Өнөөдрийн хичээл бол reported speech, буюу дам яриа болон indirect questions, буюу шууд бус асуултууд юм. Энэ хичээлээр та IELTS speaking болон writing хэсгүүдэд шалгагчийн асуултыг хэрхэн ухаалгаар дамжуулж ярих, бусдын хэлсэн үгийг зөвөр ишлэх, улмаар оноогоо 7, 10-5 хүргэх арга барилтай танилцсан. Бид энэхүү дүрмийн бүтцийг монгол хэлний онцлогтой харьцуулан судалж, байгалийн ярианы хэв маягийг эзэмших болно. Дам яриа буюу reported speech хамгийн үндсэн дүрэн бол үйл үгийн цагийг ухраах буюу backshift хийх юм. Хэрв direct speech present simple цаг дээр байвал reported speech дээр past simple болж өөрчлөгдөнө. Жишээлбэл I work hard гэдэг шууд яриаг he say, add that he worked hard болгон дамжуулж болно. Энэ IELTS speaking-ийн grammatical range and accuracy шалгуурт таныг илүү нарийн дүрмийн бүтцийг ашиглаж чаддгийг илтгэж өндөр оноо авахд туслана. Одоо харин indirect questions буюу шууд бус асуултууд руу шилжье. Шууд асуултыг дамжуулахдаа үгсийн байрлал өөрчлөгдөж, асуултын тэмдэггүйгээр энгийн өгүүлбэрийн дараалалаар үргэлжилдэг. Жишээ нь Where do you live гэдэг асуултыг He asked where I lived болгон хувиргана. Энд what, when, where зэрэг асуулгын үгс шууд холбогч болж орно, харин yes, no асуултуудад if, эсвэл whether ашигладаг. Энэ нь таны дүрмийн хүрээг өндөр түвшинд эзэмшсэнийг харуулна. Монгол хэлтэй хүмүүсийн reported speech-тэй гаргадаг нийтлэг алдаа бол үйл үгийн цагийг backshift буюу ухраахыг мартах явдал юм. Жишээ нь direct speech I am busy байхад reported speech дээр he say, add that I am busy гэж хэлэх нь буруу. Зөв хувилбар нь he say, add that he was busy байх ёстой. Энэхүү алдаа нь grammatical accuracy шалгуурт шууд нөлөөлж оноог бууруулдаг. IELTS speaking-ийн ярилцлагын үед дам яриаг хэрхэн ухаалгаар ашиглаж болохыг энэ харилцан яриагаар харуулъя. Шалгагч асуулт асуухад та хариулахын өмнө тэр асуултыг дам яриа болгон давтаж эхлэх нь fluency and coherence шалгуурыг сайжруулж танд бодох цаг олгодог. Жишээ нь шалгагч What is your opinion on environment protection гэж асуувал та The examiner asked me what my opinion was on environmental protection. I explained and that I believe it's crucial for future generations гэж эхлүүлж болно. Энэ нь таны ярианы урсгалыг жигд болгож өгүүлбэрийн бүтцийн баялаг байдлыг илтгэнэ. Одоо бага зэрэг дасгал хийцгээе. I will visit my parents tomorrow гэсэн шууд яриаг reported speech болгож хувиргаарай. Зөв хариултыг сонгоно уу? Хариулт бол B. Учир нь will, would болж tomorrow, the next day болж өөрчлөгдөнө. Энэ нь цаг болон цаг хугацааг илэрхийлэх үгсийг дам ярианд хөрвүүлэх чухал дүрм юм. IELTS-д өндөр оноо авахд зөвхөн say, add, asked гэх мэт энгийн үйл үгсээс гадна илүү баялаг. Reporting verbs ашиглах нь чухал. Жишээ нь stated буюу мэдэгдсэн, inquired буюу сонирхон асуусан, emphasized буюу онцолсон, confirmed буюу баталсан зэрэг үгсийг хэрэглэснээр lexical resource шалгуурыг сайжруулна. Эдгээр үйл үгс нь таны яриаг илүү академик, нарийн болгож өгдөг. Өнөөдрийн хичээлээр бид reported speech болон indirect questions-ийн үндсэн дүрмүүд, түгээмэл алдаанууд болон IELTS-д хэрхэн үр дүнтэй ашиглах тактикуудыг судалж үзлээ. Эдгээр дүрмийг зөв эзэмшснээр таны grammatical range and accuracy мөн fluency and coherence шалгуурууд мэдэгдэхүйд сайжирна. Та хичээнгүйлэн дасгал хийж, эзэмшсэн мэдлэгээ байнга хэрэглэж байгаарай. Баяртай.